2009 он монголчууд дэлхийд ховорхон коксч нүрсний 5 толгойроо бүх нийтээр хилцэж их хурлаас энэ том ордынхаа 10%-ийг арт түмэндээ хувьцаа болгон бэлэглэж арабын баячуудыг амьдрах цаг ирлээ гэж байрлцааж байлаа. Дэлхийн хүчирхэг уулуурхаан компаниуд хөрөнгө оруулахаар очрлон бид Кувейчийг баян тансаг амьдрахад ойрхон байлаа. Энэ бол одоогоос 8 жил өмнөх үйл явдал. Харамсалтай нь өнөөдөр 5 толгойрд нүрсээ тээвэрлэх төмөр замгүйгээс болоод өрсөлдөх ямар ч чадваргүй, арт түмэн хувьцаанаасаа хүртсэн ашиггүй, өрөндөө баригдсан байдалтай хоцорчээ. Далаад гарцгүй манай орны хувьд байгалийн баялгаа эрдэнэс болгох үндсэн нөхцөл нь төмөр зам. Яагаад төмөр замыг тавиагүй? Юунаас болоод энэ ажил гацсныг эргээд санацгаая. 2009 он Оросын Сибирийн бүс нутаг ашигладаг хоцорсон хязгааргүй урт төмөр замтай. Оросын төмөр замын дарга Якунин энэ төмөр замыг ашиглахын тулд тээвэрлэлт хийх төлөвлөгөө бодов. Боломж тээврэн нүрс. Үндэж энэ бүс нутагт нүрсний ариун их нөөцтэй том ордуудтай. Кимро, Муж, Якут, Тувадах асар хоцрогдсон технологитой бараг ашиглахгүй байгаа ордуудаас сэргэн хятадын хүчирхэг том зах зээлд нүрсээ зарах мэрэгэн санааг Якунин бодож олсон юм а. 60 хол гарсан насандаа геополитик, геостратегийн сэдвэр докторийн зэрэг хамгаалсан Якунинд энэ үеэр гай тохиохон тэр Монголын 5 толгойг хятадын хилээс 200 гаруй километр зайтай орших коксч нүрсний уртыг монголчууд ашиглаж эхлэх мессеж ирлээ. Монголын 5 толгойг ашиглаад эхлүүл Сибирийн төмөр замыг нүрсний тээвэртэй болгох түүний мэрэгэн санаа унах аюултай. Түүн 5 толгой гацаах шаардлага тулгарлаа. Монгол 5 толгой гацаах, бужигнаан үүсгэх, эрх мэдэлтэй, өс сэтгэлтэй түнш хэрэгтэй болсон юм а. Яг энэ үеэр Оросын улаан үд орчмын махны чинж цагтаа мафтай холбогдож хүн амны хэрэгээр орон шоронд сууж явсан Оросын жудо бүхий холбооны тэргүүн Морозов түүний найз жудоч Халтмаагийн Баттулаг Якунины хайж байсан хүн мөн байлаа. Энэ үеэс эхлэн Женкоба түүний баг гэгчин бэлтгэсэн 5 толгоогоос гашуун сухад хүртэлх төмөр замтай холбоотой олон ангид кино дэлгэцнээ цуурч эхэлсэн юм. Монголын хөлийг 7 газраар сэтлэн хятадууд нарийн цэргээр төмөр зам 50 гих суртал ухуулга бүх телевиз бүх сонин нүд жигтэй бүхэнд хүрхүүц хэмжээнд асар их үнээр төлбөртэйгээр цэцэгдлээ. 100 жилийн өмнөх хятадын сүн яцны бодлого 5 толгоогоор илэрч ямхаар ойрцоор энэ аюул тулчихсан байна. Тусгаар улсын төмөр замыг авсан байхад л дуусаа. Хамаг баялаг хятад руу урсч бид үйлдвэрлэгч биш ханган нийлүүлэгч болох нь нарийн цэрэг тавьбал танктай хятадууд орж ирнэ гэх сүржин PR нийгмийг цочроохон тэр. Монголчууд хоорондоо хятадуудын хооронд ямар нэгэн мөргөлдөөн болно. Төмөр замаар танк ороод ирсэн. Тэд чинь лаймаар ухаад ам хэрэгтэй юу гэнэ. Гэтээ зэрэг орж ирж гэсэн. Гэхдээ тэдгээр заавал вагондор орж ирдэг коноптараа явуулчихгүй. Төмөр зүстэй сансарт сармдар болох гэдэг хүн болох гэдэг байгаа зүйл. Женко бидний хятадын төрөмгөлөөс аварлаа. Тэр бол үндэсний баатар. Игэл ардынхаа төлөө зогсогч их оронч хүн нийгмийн дийлэн хэсгийг хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Эдийн засгийн ач холбогдол, олон улсын хөрөнгө оруулалт, харилцаа ашигтай хамтан ажиллах ярьсан хэмбгаач Монголын нийгмийн дайсан, хятад цустан, урвагч, эдийн засгийн алуурчин болон хуурч байлаа. Түүнийг Оросын талыг баримтлагч гэж бүх нийтээрээ хүлээн зөвшөөрлөө. Энэ бооны нохоо нутагт юу ярьд? Улс орны худалдсан нэг новшнууд сууж байна. Монголын нийгэм бүдүүн нарийн цэргээр хоорондоо буудалцахад ч бэлэн болсон юм а. Ийхүү бүдүүн нарийн цэргийн маргаан 5 жил үргэлжилж Женкогийн кино дэлгэцний цувралаар гарсаар л байлаа. Энэ төмөр замыг хамтарч барих талаар Оросын холбооны улсын төмөр замын нийгэмдэгт удаа ил далд хэлэлцээр хийсэн. Якунин гэдэг хүн Монголд 3-4 удаа ирж Монгол төрийн ерөнхийлөгчөөс эхлээд Баттулах хүртэл бүхэнтэй уулзж яасан. Цаана юу явж яасан гэхлээр 5 толгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриа хэлэлцээрүүд явагдаж байсан учиртай юм аа. Оросууд Монгол шинээр төмөр зам барих санаа анхнаасаа л байгаагүй юм. Тэдэнд хөрөнгө оруулах мөнгө ч үндэ байсангүй. Зөвхөн Сибирь дэх ордуудаа төмөр замтай холбох ажлыг дуустал 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр зам барих ажлыг гацаах санаа агуулж байсан юм. Якунины Монголд шин төмөр зам байгуулах, туу цаачлах ёслол дээрх салаачаа гаргасан зураг гэрч болон бичсэн.
цөөхөн монголчууд хоорондоо бүдүү нарийн царгихан ярьж бяцхан орхиндоо живж байх зур Оросууд ашиглалтгүй хоцорсон Сибирийн төмөр замаа шинчилж Кемер, Мууж, Якут, Тува дахь ордуудаа Хятад руу нарийн царгаар бүрэн холболоо. 2017 онд Орос Хятадын хоорондох нүүрсний 8 4 тэрбум $, хүрч энэ арилжаагаа нэмэгдүүлэхээр гэрээ хэлцээр явагцаар байна. Энэ Оросууд өрсөлдөж байна. Сая Хятад Орос хоёр 400 тэрбум $-ын гэрээ байгуулсан. 5 толгой одоо устал орохгүй байгаа явдал бол шууд гадны хилдэлд нөлөө байсан. Том нэрэгчтэй чинь нэлээд олон гадны далд санхүүжилттэй байдаг шүү дээ. Бид хохирч Оросууд хоцсон. Женко Баттулгыг Хятадуудыг үзэн ядагч Оросуудын хамтрагч гэж нийгэм хүлээн зөвшөөрдөг. Гэвч Халтмаагийн Баттулгын жинхэнэ үнэн бол энэ биш юм. Жинхэнэ үнэн одоо ярьцгаая. Энэ бол 2009 он 3 дахь этгээдэд задруулахыг хоригдсон маш нууц зэрэглэлтэй Монгол Хятадын хооронд төмөр зам барьж байгуулах тухай санам жижиг. 2009 оны 7 дугаар сар Адуу янцгааж айраг цагаа дэлгэрсэн уран дулаан монголчуудын амралтын эд үе. Яг энэ үеэр буюу 7 дугаар сарын 23-ны өдөр Хятадын төмөр замын дэд сайд Монголд альчилж замтайр барилга хот байгуулалтын сайдтай Монголын ашигт малтамлын урд газруудыг барьцаалан 7 чиглэлээр төмөр зам байгуулахаар үзэглэлээ. Хятадууд 7 газраас сэтлэх гээд байгаа аюулын тухай ярьсан хүн Баттулга боловч Хятадын төмөр замын сайдтай 7 чиглэлээр төмөр зам барихаар маш нууц 3 дахь этгээдэд задруулахыг хоригдсон залттай санам жижиг байгуулсан юм а. Хятад руу төмөр зам барьж хэрхэвч болохгүй. Үндэсний аюулгүй байдалд аюул занал учрна. Олигархууд эх орноо худалдана гэж хамгийн чанга дугаар хашгирч байсан Женко, нарийн сухад шивээ хүрэн, оюу толгой гашуун сухад, баруун урт бичигт зүүн хадвч, ганц мод гашуун сухад, нүмерэг аршаан, бургастай лав ямау бомтуудаар нарийн цэрэгтэй төмөр зам барихаар Хятадтай тохирсон хөдлөшгүй үнэ. Хятадууд бүх ажиллах хүчин гаргана. Хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж, төлбөрт нь Монголын томоохон орд газруудынхаа талыг Хятадуудад өгөх энэ тохирогоо өнөөдрийг хүртэл илэрчихгүй гэсэн айдас түүнийг нөмөрч төрийн нууцаар халахавчсан юм а. Геополитикийн хүчин зүйлүүд байна. Яг ямар юм бэ? Улс орны нууц байна. Тэрний өмнө өгсөн нэвтрүүлгүүдээр өгсөн дандаа тэгсэн байхгүй. Хараа хэрцэг бодлогон дээр ингэсэн геополитик болохгүй гэхээр хүн болгоно гэдэг. Яг юу нь болохгүй гэдэг юм бэ асуудал. Ойлгож байна уу? Гэхдээ хамгийн яахгүй гэдэг нарийн ингээд би ярьж болохгүй шүү дээ. Та өөрсдөө ойлгодоо. Баттулга сайд энэ өмнө нэг 2009 оны 7 сард зурагдсан нэг санамж өчгөө өөрөө боловсруулсан. Тийм биз дээ. Нэг юм санамж өчг байдаг. Энэ санамж өчгтэр бол бүр тодорхой заагаад өгсөн. Шивээ хүрэн нарийн сухат сайн шан замын үед болон баруун урт бичгтийн чиглэлийн төмөр замуудыг 1435 мм-ийн царигтайгаар барина. Нөгөө нарийн цариг шүү дээ. 2009 оны 7 сарын 23. Хятадтай хийсэн санам жижиг өнөөдөр 5 толгой орд дээр биелээ олжээ. 5 толгой ордын олборлтыг Хятадын төрийн өмчит TTG-Eco компани, тээвэрлэлтийн Хятадын Винсвэ тэргүүтэй компаниуд, нийлүүлэлт Хятадын Баотаугийн гангийн үйлдвэрүүд сорчлогдсон нийлүүлэгдэж байна. Өнгөрсөн 3 дугаар сард Берх компаниуд үр дүнгээ тайлхсан бөгөөд нийтдээ $360 сая ашигт ажилласан байна. 5 толгой ордын үйл ажиллагаа маш нууц байдалтай. Бодит үнэн тэнд ажилладаг ур хаачлал мэддэг. Тэд Хятад компани мэдлж шилжсэн явдлыг эрс эсэргүүцэж тэмцэл хийж байсан юм а. Уурхад ч ашигтай мэдлэж одоо ашигтай данаар нэг ямар ч шийдвэрүүд шийдвэрнэ. Ийм юмэрж байгаа болохоос бидний төлөө бидний эрх шиг төлөө хамгаалахын төлөө нэг ч юм яриаггүй шүү. Тэдний төвчөр эцтэй тулж өөрийгөө галдан шатаасан үйл явдал бидний нүднээр болсон бодит үнэн. Монголын төрийн өмчит Эрдэнэс 5 толгой компани өнгөрсөн 8 жилийн хугацаанд 900 тэрбум төгрөгийн өртөө үйл ажиллагааны алдагдал нь 420 тэрбум төгрөг гэж тайлгнажээ. Эх орончийн баг зүйлсэн Халтмаагийн Баттулгын энэ үйлдэл Оросуудад төмөр замаа тавьж Хятад руу нарийн царгаар холбох цаг хугацааны боломжийг нээсэн бол Хятадууд 5 толгой ордоос хязгааргүй их ашиг хийх үүдийг нээсэн юм а. 5 толгой гарт оруулах гэж Баттулга оролдоод Орос, Хятад, Солонгос гэх мэт энэ орнуудаа зэрэгцээ олон хэлэлцээр хийгээд тэг ярaanч байхгүй улс орнтой харилцаа байхгүй бол аччихсан хүн л дээ. Тэрээр төмөр зам тавиулахгүй төлөө улаархаа мэдэгддэг. Энэ бүхэн яагаад вэ? Төмөр зам мама ийм байна гэдэг нь сая тодорхой ярьсан чинь баялагтай холбоотой баялагын хэм барьж эрх мэдэх удаан суух асуудалтай л тэмцэл болж байна. Женкогийн нүүрсний төмөр замыг гацаасан энэ үйлдэл
Монголын эдийн засагт 2017 оны байдлаар 24 их найт төгрөгийн хохирол авчирсан гэж эдийн засагчид тооцоолжээ. 2008 онд Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй ард түмэн баян тансаг дэлхийн чинээлэг улс болох алтан боломж бүрдээд байсан ч Халтмаагийн бат тулгын агуу шунал солиорл өнөөдөр Монголын нийгмийг грамм ширхэгэн эдийн засагч хилжүүлж ажилгүйчүүдийн тоо хүрээгээ тэлж архиталт, бие үнэлэлт, хулгай дээрм зэрэг ядуурлаас үүсдэг нийгмийн бүхэл сүргүүцүүдлүүд хүчээ аван хизээ зогсох нь мэдэгдэхгүй ангал руу урууд усаар байна.